Хүн төрлөختөн эрт дээр үесэглэн өөрсдийн шүтэн, үзэл санаа, түүхэн баатруудаа мөнхөлж тэнгэр баганцсан аврах хөшөөдийг босгосоор ирсэн билээ. Эдгээр бүтээл нь зүгээр нэг том байгууламж бос харин тухайн үндэсний бахархал, урлагийн гайхамшиг, инженерийн нарийн тооцоолол болон гүн гүнзгий бэлэгдлийн нэгдэл юм. Бид энэ удаа дэлхийн хамгийн өндөр 20 хөшөөтэй танилцах болно. Энэхүү жагсаалтанд 20 хөшөөг сонгосны учир нь техник тоног төхөөрөмж, шинжлэх ухаан хөгжихийн хэрээр дэлхийд дахинд өндөр хөшөөнөд олширч буй өнөө үед 10 эсвэл 15 хөшөөг танилцуулах юм бол эрх чөлөөний хөшөө зэрэг хүн бүрийн таньдаг, алдартай дурсгалууд жагсаалтаас хасагдах эрсдэлтэй байсан юм. Түүнчлэн жагсаалтын үнэн зөв байдлыг хангах үүднээс хөшөөний өндрийг зөвхөн хөшөөний бодит биеийн хэмжээгээр тооцоолсон бөгөөд суурийн өндрийг оруулаагүй болно. Ингээд дэлхийн хамгийн авраг сүрлэг 20 хөшөөтэй танилцах аяллаа эхлүүлцгээе. 20. Хамгаалагч Христ. Бразил улсын Рио де Жанейро хотын тэнгэр баганцсан Каркавато уулын орой дээр дэлхийн хамгийн алдартай хөшөөнүүдийн нэг болох аврагч Христ сүндэрлэдэг. Энэхүү сүрлэг бүтээлийг 1922-оос 1931 оны хооронд Бразил улс тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тохиолдуулан босгосон түүхтэй. Арт Кето хэв маягаар уралсан энэхүү хөшөө нь зөвхөн хөшөөний бие нь 36 м суурьтайгаа хамт нийт 43 м өндөр бөгөөд дэлгэсэн гарын урт нь 28 м өргөн юм. Нийтдээ 635 тонн жинтэй энэ авраг баримлалыг бетон болон олон мянган жижиг талст чулуугаар бүрж хийсэн байдаг. Хөшөөний загварыг Бразилийн инженер Эйтер да Силва Коста гаргаж, Францын уран баримлалч Пол Ландауски сэлбэрлсэн бол бүтээн байгуулалтын ажлыг католик сүмийн сүсэгтнүүдийн хандиваар санхүүжүүлжээ. 2007 онд дэлхийн шинэ 7 гайхамшигын нэгээр тодорсон энэ хөшөө өнөөдгөө зөвхөн шашны байгууламж төдийгүй Бразил үндэстний эв нэгдэл бахархлын бэлэгдэл болон мөнхөрчээ. Гараа дэлгэн зогсох Христийн дүр төрх нь хотыг болон хүн төрлөختнийг хайр инэрлээрээ эвэн хамгаалж байгааг бэлэгддэг. Өндөр уулын оройд байрладаг учраас аянгийн цохилтонд байнга өртдөгч үе үеийн засвар үйлчилгээний ачаар өнөө хүртэл сүр жавхлантайгаар сүндэрлсээр байна. 19. Чингис хааны морьт хөшөө. Монгол улсын Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Туул голын хөвөөнд байрлах Цонжин болдог хэмээх газарт дэлхийн хамгийн өндөр морьт хөшөө болох Чингис хааны морьт хөшөө сүндэрлэдэг. 2008 онд ашиглалтанд орсон энэхүү сүрлэг байгууламж нь монголчуудын түүхэн бахархал, их хааны үйл хэргийг алдаршуулах зорилгоор бүтээгджээ. Хөшөөний өөрийн өндөр нь 40 м бөгөөд суурийн хамт 50 м өндөр. 36 баг нь бүхэд дугуй хэлбэртэй суурин дээр байрладаг байна. Энэхүү 36 баг нь Чингис хаанаас эхлэн Лэгдэн хаан хүртэлх Монголын их хаадыг бэлэгддэг түүхэн ач холбогдолтой юм. Хөшөөг 250 тонн зэвэрдэггүй гангаар уралсан нь дэлхийн хэмжээнд ган төмөр ашиглан бүтээсэн хамгийн өндөр морьт хөшөөнд тооцогддог. Хөшөөний ерөнхий зохиомжийг уран баримлалчдын Эрдэнэ бэлэг гаргаж архитектурыг инх жаргалгаар бүтээсэн билээ. Тэд их хааныг төрсөн нутаг болох Хинтийн нурууны дэлгэн болдог зүгийг чиглүүлэн харж байхаар зохиомжилж барьсан нь ихэд бэлэгдэлтэй болсон юм. Мөн баруун гартаа Монголын төрч ясны хүч чадал, хааны зарилгыг бэлэгдэл болох алтан ташуурыг бариулсан нь хөшөөний сүр жавхланг нэмэгдүүлж өгдөг. Хөшөөний дотор талд жуулчдад зориулсан олон үйлчилгээ байдаг ба тухайлбал музей, уран зургийн галерей, хурлын танхим, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүрүүд ажилладаг. Жуулчид морины дэлдээр байрлах 500 хүртэл цахилгаан шатаар гарч хөшөөний оройгоос эргэн тойрны үзэсгэлэнт байгалыг тарилдан харах боломжтой юм. Энэхүү цогцлбор нь өдгөө Монгол улсын аялал жуулчлалын гол цөм болж гадаад дотоодын олон мянган зочдыг татсаар байна. 18. Эрх чөлөөний хөшөө. Нью-Йорк хотын бомб дах эрх чөлөөний арал дээр сүндэрлэх эрх чөлөөний хөшөө нь зөвхөн Америк нэгдсэн улсын бус дэлхийд дахины ардчлал эрх чөлөөний хамгийн том бэлэгдэл билээ. Энэхүү сүрлэг хөшөөг Франц улсаас Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой зориулан найрамдлын бэлэг болгон илгээсэн түүхтэй. Хөшөөний гадах төрхийг уран баримлч Фредерик Огюст Бартолди гайхалтайгаар уралсан бол түүнийг тэсвэртэй байлгах дотоод төмөр бүтцийг Гюстав Эпл зохион бүтээжээ. 1886 оны 10 дугаар сарын 28-нд албан ёсоор нэгдсэн энэхүү бүтээл нь хөшөөнд ангаараа 46 м, суурьтайгаа 93 м өндөр юм. Хөшөөний бүх зүйл нарийн утга учиртай. Түүний толгой дээрх 7 үзүүрт тэтгэмэн дэлхийн 7 далай болон 7 твийг, баруун гарт нь бариулсан бамбар нь эрх чөлөөний гэрлийг,
Харин зүүн гарт нь барьсан самбар дээр Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын тунхаглал батлагдсан 1776 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Силиэтэй байдаг. Мөн хөшөөний хөл доор байрлах эвдэрсэн гинжнүүд нь боолчлол болон дардлаас бүр мөсөн чөлөөлөгдсөнийг билэгддэг. Анх зэсэн өнгөтэй байсан хөшөө цаг хугацааны ирэхээр эсрэлдэж өдгөө бидний мэдих ногоовтор өнгөтэй болжээ. Өнгөрсөн зууны ихээр Америк нэгдсэн улсыг зорин ирж байсан олон сая цагаачдын хувьд эрх чөлөөний хөшөө нь шинэ амьдрал, шинэ найдвар, эрх чөлөөт ертөнцийн үе таалхыг бэлэгдсэн эцсийн зогсоол нь байсан гэдэг. Ийхүү 1984 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдсэн энэхүү хөшөө нь өнөөдөр ч гэсэн хүн төрөлхтний үнэт зүйлийг дэлхийд дахин сануулсан Нью-Йоркийн тэнгэр баганцсан барилгуудын дунд сүр жавхлантайгаар зогссоор байна. 17. Гуаньюэгийн хөшөө. Гуаньюэн нийтийн тооллын 2 дугаар зуунд амьдарч байсан 3 улсын үеийн алдарт жанжин бөгөөд Хятадын түүх, соёлд үнэнч шударга, эрд зориг, ахын дүүсийн барилгын бэлэг тэмдэг болон мөнхөрсөн хүн юм. Түүнийг Хятадын ард түмэн бурханчлан шүтэж дайны болон шударга ёсны бурхан гэж үздэг. Энэхүү түүхэн дүр төрхийг алдаршуулах зорилгоор Хятад улсад олон асар том хөшөө болсны дотроос хамгийн алдартай нь Хобе мужийн Жинжоу хотод байрладаг Гуаньюэгийн хөшөө юм. Жинжоу хотын энэхүү хөшөө нь дэлхийд дахинд өөрийн сүр жавхлантайгаар гайхагддаг. Уг хөшөө нь 48 м өндөр, суурийн хамт 58 м, өндөр бөгөөд 4000 гаруй хүрэл хавтангаар бүрхэгдсэн байдаг. Түүний баруун гартаа барьсан алдарт ногоон лууц сэлэм нь 130 тонн жинтэй, бараг 70 м урттай байдаг нь хөшөөний сүр хүчийг улам тоттогч өгдөг. Хөшөөний дотор тал нь өөрөө том үзий болон ашиглагддаг байсан нь энэхүү байгууламжийг зөвхөн үзмэр бус соёлын томоохон өв болгосон юм. Гуаньюэгийн хөшөө нь Хятадын эртний түүх, домог зүй, мөн орчин үеийн бүтээн байгуулалтын уул зур дээр оршдог. Энэ нь зүгээр нэг хүрэл хөшөө бас Хятадын ард түмний үе дамжин ирсэн үнэн шударга ёсны зарчмыг илтгэсэн хүн төрөлхтний уран барилгын томоохон бүтээлүүдийн нэг юм. 16. Эх орон. Украиний нийслэл Киев хотын Днепр мөрний баруун эрэгт эх орон гэх энэхүү хөшөө байрладаг. Энэхүү байгууламж нь дэлхийн 2 дугаар дайны түүхийн музейн цогцлборын нэг хэсэг бөгөөд 1981 онд ашиглалтанд оржээ. Хөшөөний нийт өндөр нь 62 м, суурьтайгаа хамт 102 м, нийт жин нь ойролцоогоор 560 тонн юм. Хөшөөг зэвэрдэггүй гангаар хийсэн бөгөөд уг хөшөө нэмэгтэй хүний дүрстэй. Тэрээр баруун гартаа 16 м урт ийхт, зүүн гартаа бамбаа барьсан байрлалтай байна. Хөшөөний дотор талд лифт ажилладаг бөгөөд хөшөөний дээд хэсэгт байрлах тавцангаас Киев хотыг харах боломжтой байхаар тохируулжээ. 2023 онд уг хөшөөнд томоохон өөрчлөлт хийсэн. Хөшөөний зүүн гарт байх бамбай дээр байрлуулсан байсан зөвлөлтийн үеийн сүлдийг буулгаж оронд нь Украины төрийн сүлд болох 3 шүдтийг суурилсан юм. Энэхүү үйл ажиллагаа нь тус улсын түүхэн баримжаа болон улс төрийн үзэл баримтлалыг шинжлэх алхам болсон байна. 15. Сици уулын Гуаньюэн бурхны хөшөө. Хятад улсын Гуанду мужийн Пошен хотын Нанхай дүүрэгт байрлах Сици уул нь Буддын шашны алдарт бурхан Гуаньюэний сүрлэг хөшөөгөөрөө олноо танигдсан байгалийн цогцлбор газар юм. Сици уулын оргилд 1998 онд барьж дуусгасан энэхүү хөшөө 62 м, суурьтайгаар нийт 77 м өндөр бөгөөд бүхэлдээ хүрэл материалаар хийгдсэн байна. Гуаньюэн бурхныг нэгүүлсэнгүй сэтгэл энэрэнгүй үйлсийн бэлэгдэл хэмээн үздэг тул тус хөшөө нь шашны болон соёлын томоохон төвд тооцогддог. Хөшөө нь уламжлалт Буддын шашны дүрслэлийн дагуу хийгдсэн бөгөөд 50 амгалан дүр төрхтэй. Түүнийг тойрсон уулын байгалийн тогтцсон хөшөөний сүр жавхланг нэмэгдүүлдэг гэнэ. Хэдийгээр энэ нь шашны ач холбогдолтой байгууламж боловч Сици уулын аялал жуулчлалын дэд бүтцийн хүрээнд зочдод зориулсан тоглог орчныг бүрдүүлсэн байдаг. 14. Таиландын агуу Будда. Таиланд улсын Ангтонг мужийн Wat Muang хийдийн нутаг дэвсгэрт орших Таиландын агуу Будда гэх хөшөө нь тус улсын хамгийн өндөр, дэлхийд томоохон тооцогддог Буддагийн хөшөө юм. Энэхүү байгууламжийг 1990 онд барьж эхлэн 2008 онд бүрэн ашиглалтанд оруулжээ. Хөшөөний өндөр 63 м ба суурьтайгаа нийт өндөр нь 92 м, өргөн нь мөн 63 м бөгөөд төмөр бетон суурь дээр баригдсан байна. Хөшөөг гадна талаас нь алтан өнгөөр будсан нь түүнийг хол зайнаас ч тод харагдуулдаг.
Хөшөөг Буддагийн Мараг ялж буй байрлалаар уралсан нь түүнийг сүрлэг бөгөөд эрхэмсэг харагдуулдаг гол хүчин зүйл юм. Ангтонг мужийн аялал жуулчлалын гол бүс болох энэхүү газар нь Таиландын сүсгтэн олны мөргөлийн томоохон төв тооцогддог. Орчин үеийн Таиландын шашны архитектурын томоохон бүтээл болох энэхүү хөшөө нь тус улсын буддын шашны соёл итгэл үнэмшлийг илэрхийлсэн дурсгалт байгууламж болон хадгалагдаж байна. 13. Йиншаны их Будда. Хятадын Дзянсу мужийн Үши хотод байрлах Йиншаны их Будда нь тус улсын буддын шашны хамгийн алдартай сүрлэг байгууламжуудын нэг юм. Йиншаны их Будда нь Тайху нуурын эрэгт Йиншан уулын орой дээр 1997 онд баригдаж дуусжээ. Энэхүү хүрэл хөшөө нь 68 м өндөр бөгөөд суурийн хамт 88 м өндөртэй ба 700 гаруй тонн жинтэй юм. Буддагийн баруун гараа өргөсөн байрлал нь сүсгтэн олонд амар амгалан тайтгарлыг бэлэгддэг хэмээн үздэг. Хөшөөний суур хэсэгт буддын шашны мүзий болон олон төрлийн үзмрүүд байдаг бөгөөд зочид хивт ашиглан хөшөөний хөлийн хэсэгт хүртэл гарч орчин ертөнцийг толдон харах боломжтой. Йиншаны их Буддаан зөвхөн хөшөө төдийгүй орчин тойрны сүм хийд соёлын цогцлбор бүхий том бүс нутгийг хамарсан шашны болон аялал жуулчлалын төв болсон байна. 12. Лишаны авраг Будда. Хятад улсын Сычуан мужийн Лишан хотод орших Лишаны авраг Будда нь дэлхийн хамгийн том чулуун сийлбэр бүхий Буддагийн хөрөг юм. Манай эртний 713-аас 803 оны хооронд буюу Тан гүрний үед бүтээгдсэн энэхүү авраг хөшөө нь Минцян, Даду, Цяны гэх 3 голын бэлчирт байрлах хаданд сийлсэн хөшөө юм. 71 м энэхүү хөшөө нь уул хадыг ашиглан уралсан бүтээл бөгөөд Будда нь гол руу харан сууж буй байрлалтай. Энэ нь гол урсгалыг номхруулж усан замын тээврийг аюулгүй барилгах зорилгоор баригдсан гэх түүхэн домогтой. Лишаны их Будда нь зөвхөн хэмжээгээр төдийгүй ус зайлуулах нарийн системээр архитектурын гайхамшигт тооцогддог. Хөшөөний дотор болон эргэн тойронд агааржуулалт ус зайлуулах сувгуудыг тусгайлан төлөвлөсөн нь олон зууны турш илэгдэл чигнээс хамгаалах гол хүчин зүйл болжээ. Өдгөө ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдсэн энэхүү хөшөө нь Хятадын аялал жуулчлалын хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. 11. Наншаны Гуанин. Наншаны Гуанин бурхны хөшөө нь 2005 онд ашиглалтанд орсон бөгөөд өмнөд Хятадын тэнгисийн ирэг дээр хиймэл арал дээр сүндэрлэж байна. Хөшөө нь 78 м өндөр бөгөөд суурийн хамт нийт 108 м өндөр. Хөшөө нь 3 нүртэй дүрслэлээр онцлог юм. Нэг нүур нь ураг шарж нөгөө хоёр нь зүүн болон баруун тийш харсан байрлалтай нь Гуанин бурхан дэлхийд даяарах бүх амьтныг харж нэгүүлсэнгүй сэтгэлээ түгээж буйг бэлэгддэг гэв. Хөшөөний суурь нь 60 м өргөн бөгөөд түүнийг бадамлынхаа цэцгийн хэлбэрээр уралсан нь буддын шашны гүн утга агуулгыг илэрхийлнэ. 10. Эх орон дуудаж байна. Оросын холбооны улсын Волгоград хотод сүндэрлэх эх орон дуудаж байна хөшөө нь дэлхийн 2 дугаар дайны түүхэн дурсгал юм. Энэхүү хөшөө нь 1967 онд Сталинградын тулдааны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Мамаев Курган хэмээх өндөрлөг дээр баригджээ. Хөшөөний нийт өндөр нь 85 м бөгөөд зөвхөн хөшөөний биеийн өндөр нь 52 м, гартаа барьсан элд нь 33 м үргэлжилдэг. Хөшөөний дүрслэл нь эх орноо хамгаалахыг уриалж буй эмэгтэй хүнийг харуулдаг ба түүний баруун гарт өргөсөн элд, амаа ангайсан байдал, тэмцлийн байрлалтай хөдөлгөөн нь дайны үеийн эрс шийдэмгий байдал болон эр зоригийг илтгэдэг. Хөшөө нь төмөр бетон болон ган утсаар хийгдсэн бөгөөд бүтцийн хувьд маш нарийн инженерчлэл шаардсан байгууламж юм. Мамаев Курган нь Сталинградын тулдааны хамгийн ширүүн цэгүүдийн нэг байсан тул хөшөөг тойроод дайнд амь үргэцэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх цогцлбор байгуулсан байна. Энэхүү дурсгалт газар нь өдгөө түүхэн ач холбогдлоороо Оросын төдийгүй дэлхийн цэргийн түүхийн томоохон байгууламжинд тооцогддог. 9. Китано Мияко Дай Канон. Хойд зүгийн нийслэлийн агуу канон хэмээн нэрлэгддэг энэхүү хөшөө нь 1989 онд баригдаж дуусжээ. Нийт 88 м өнхөө энэхүү бүтээл нь буддын шашны нэгүүлсэнгүй сэтгэлийн бурхан болох каноныг дүрсэлсэн байдаг. Хөшөөний хувьд төмөр бетон хийцтэй бөгөөд гадна талаас нь харахад цагаан өнгөтэй, сүрлэг дүр төрхтэй. Хөшөөний дотор тал нь олон давхар бүхий бүтэцтэй бөгөөд дээд хэсэг хүртэл лифт болон шатаар өгсөх боломжтой байхаар төлөвлөсөн байна.
Хөшөөний дотор талд мөргөлийн танхимууд болон буддын шашны олон тооны баримтлал байрладаг бөгөөд энэ нь зүгээр нэг гаднах хөшөө бүс. Харин дотроо олон үзмэртэй шашны цогцлбор байгууламж юм. Хөшөөний байршил нь Ашибяцу хотын байгалийн үзэсгэлэнтэй орчинтой нягт уялдаатай байдаг. 8. Итгэл үнэмшлийн хөшөө. Итгэл үнэмшлийн хөшөө нь 2022 онд албан ёсоор нээгдсэн бөгөөд хөшөөний өндөр нь 95 м, суурьтайгаа нийт өндөр нь 112 м сүрлэг байгууламж юм. Шива бурхныг бясалгалын байрлалд суугаагаар дүрсэлсэн энэхүү хөшөө нь эргэн тойрны толгод уулсын дунд ас холоос харагдах үс өндөрт сүндэрлэж байна. Хөшөөний суур болон бүтцэн маш бат бөх байхаар тооцоологдсон бөгөөд хүчтэй салхи болон байгалийн бусад нөхцөлд тэсвэртэй байхаар инженерийн нарийн шийдэлтэйгээр бүтээгджээ. Хөшөөний дотор талд жуулчдад зориулсан лифт, шатны систем барилгах бөгөөд дээд хэсэг хүртэл гарах боломжтой. Оргил хэсгээс Рajasthani үзэсгэлэнт байгаль, ойр орчмын уулархаг нутгийг толдох боломжтой нь аялагчдын анхаарлыг ихэд татдаг байна. Түүнчлэн хөшөөний дотор талд мөргөлийн танхимууд болон үзүрийн хэсгүүдийг тогтчулсан нь зөвхөн хөшөө төдийгүй соёл, шашны цогцлбор болохыг илтгэнэ. 7. Их Петр хааны хөшөө. Энэхүү хөшөөг 1997 онд Оросын Тэнцвийн цэргийн флотыг гүйцэтгэн байгуулагдсны 300 жилийн ой зориулан босгосон бөгөөд бүтээгч нь нэрт баримлч Зураб Цэретили юм. Хөшөө нь 98 м өндөр бөгөөд зис хүрэл зэвэрдэггүй ган ашиглан бүтээгджээ. Дүрслэлийн хувьд Петр хаан хөлөг онгоцны жолооны ард зогсож, эртний Орос хөлөг онгоцнуудын дээр сүндэрлэж байгаагаар уралсан нь түүнийг Оросын тэнгисийн хүчрхэг бодлогын бэлэгдэл болгодог. Хөшөө маш хүнд жинтэй бөгөөд 1000 тонн гавь жинтэй хөшөөг тогтвортой байлгахын тулд инженерийн маш нарийн төлөвлөлт хийгджээ. Москва голын дунд хэсэгт байрлах хиймэл ардал дээрх уг хөшөө нь хотын төвөөс тод харагддагч боссон цагаас эхлэн Москвагийн иргэд болон шүүмжлэгчдийн дунд маргаан дагуулсаар ирсэн байна. Олон хүн уг хөшөөг хотын архитектурын хэв маягт тохироогүй хэтэрхий том хэмжээтэй хэмээн үздэг бол нөгөө хэсэг нь Оросын түүхэн удирдагчийн сүр хүчийг илэрхийлсэн дурсгал хэмээн хүндэтгдэг. 6. Гүйшанийн гүнийн. Хятад улсын Хунань мужийн Чанша хотын ойролцоох Мишань ууланд байрлах Гүйшань уулын гүнийн нь буддын шашны бурхны дүрийг уруулсан дэлхийн хамгийн сүрлэг хөшөөдийн нэг юм. Энэхүү хөшөө нь 2009 онд баригдаж дууссан бөгөөд 99 м өндөр хэмжээтэй юм. Хөшөөг алтан мөрмөл зэсээр бүрснэн нарны гэрэлд тодрон уулын орой дээр гялалцах мэт харагддаг. Гүнийн бурхныг 1000 гар, 1000 нүдтэй дүрсэлсэн энэхүү бүтээл нь зовлон зүдгүүртэй хүн бүрийг олж харж тусламжийн гараа сунган аврахыг бэлэгддэг буддын шашны гүнгүнзгий сургаалтай холбоотой юм. Гүншань уулын гүнийн хөшөөний гол онцлог нь түүний нарийн хийц бүхий олон гар болон нүднүүд нь. Хөшөөг тойрсон уулын байгалийн үзэсгэлэн тогтцсон түүнийг илүү их сүрхчтэй харагдуулдаг. Энэхүү байгууламж нь зөвхөн шашны зан үйл мөргөлийн төв болоо зогсохгүй, орчин үеийн хятадын уран барилгын инженерчлэлийн гайхамшигт бүтээл юм. 5. Сендай Дайкано. Япон улсын Мияги мужийн Сендай хотод сүндэрлэх Сендай Дайкано нь тус улсын хамгийн өндөр хөшөөдийн нэг төдийгүй дэлхийн хамгийн өндөр эмхтэй бурхны хөшөөдийн тоонд зүйсээр багтдаг сүрлэг байгууламж юм. Энэхүү хөшөө нь 1991 онд баригдаж дууссан бөгөөд 100 м өндөр. Канон бурхныг дүрсэлсэн энэхүү цагаан өнгийн хөшөө нь Сендай хотын аль өнцгөөс тод харагддаг бөгөөд тухайн бүс нутгийн өнгө үзмжийг тодорхойлогч гол байгууламж болжээ. Хөшөөний гарт байрлах Нёйзю буюу хүслийг биелүүлэгч үнэт чулуу нь сүсгтэн олны мөргөлийн гол шүтэн болдог байна. Хөшөөний дотор талд нь 12 давхар бүхий бүтэцтэй бөгөөд жуулчид лифт ашиглан бурхны бие доторх шашны үзмрүүдийг үзэж сонирхон хамгийн дээд хэсэгт хүртэл өсөх боломжтой. Хөшөөний дээд хэсэгт байрлах цонхоор Сендай хотын төв болон далайн эрг хүртэлх үзэсгэлэнт байгалыг толдох боломжтой нь жуулчдын очих дуртай нэгэн шалтгаан юм. Дотор талд нь мөн 108 ширхэг буддын баримл болон шашны түүхэн үзмрүүдийг байрлуулсан байдаг нь уг байгууламжийг зүгээр нэг гаднах хөшөө биш, харин томоохон шашны музей мэт болгодог. 4. Ушику Дайбуцу. Япон улсын Ибараки мужийн Ушику хотод сүндэрлэх Ушику Дайбуцу нь
дэлхийн хамгийн өндөр буддаагийн хөшөөнүүдийн нэг бөгөөд архитектур болон шашны соёлын гайхамшигт бүтээл юм. Энэхүү хөшөө нь 1993 онд баригдаж дууссан бөгөөд хөшөө нь 100 м, суурьтайгаа нийт 120 м өндөр сүрлэг бүтээл юм. Хүрэл материалаар хийгдсэн энэхүү хөшөө нь Амида буддааг дүрсэлсэн бөгөөд тус улсын хамгийн өндөр хөшөөнд тооцогддог. Ушику Дайбутсун зөвхөн хэмжээгээр төдийгүй түүнийг тойрсон үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн цөөрмүүдээрээ жуулчдын анхаарлыг ихэд татдаг байна. Хөшөөний дотор тал нь 4 давхар бүхий нарийн бүтэцтэй бөгөөд зочид дээш 85 м өндөрт байрлах ажиглалтын тавцан хүртэл гарах боломжтой. Энэхүү өндрөөс тунгалаг өдөр бол алс холын улс бүр Токио хотын тэнгэр баганцсан барилгуудыг ч толдох боломжтой байдаг. Хөшөөний дотор талд мөргөлийн танхимууд, буддын шашны сургаалыг тайлбарласан үзмрүүд болон 3000 гаруй жижиг буддаагийн баримлалыг байрлуулсан нь мөргөлчдийн хувьд ариун дагшин орчныг бүрдүүлдэг. Ушику Дайбутсун орчин үеийн инженерчлэлийн гайхамшигт бүтээл бөгөөд газар хөдлөлт болон хүчтэй салхинд тэсвэртэй байхаар төлөвлөгдсөн байна. 3. Лейкюн Сикия. Мьянмарын Катакан таунг тосгонд байрлах Лейкюн Сикия нь 116 м ба суурьтайгаа 129.2 м өндөртэй. Дэлхийн хамгийн том зогсоо бурхан багшийн хөшөөнүүдийн нэг юм. Уг цогцлбарын барилгын ажил 1996 онд эхэлж 12 жилийн дараа буюу 2008 онд бүрэн ашиглалтанд оржээ. Хөшөөний дотоод бүтц нь буддын шашны номлол дахь орчлон ертөнцийн 31 үе шатыг бэлэгдсэн 31 давхартай. Доод давхруудад тамийн амьдралыг харуулсан сургамжтай зургууд байдаг бол дээшлэх тусам Диважингийн орныг дүрсэлсэн байдаг. Жуулчид цахилгаан шатаар хамгийн дээд давхарт гарч Монева хотын орчныг толдох боломжтой гэнэ. Үндсэн зогсоо хөшөөний бэлд бурхан багшийн нирван дүрийг бэлэгдсэн 95 м урт хэвтэй хөшөө байрладаг. Мөн цогцлбарыг тойрон 9000 гаруй бодхийн мод тарьсан байх бөгөөд мод бүрийн дор жижиг бурхны хөшөө байрлуулсан нь Мьянмарын буддын шашны хамгийн сүрлэг чухал шүтээнүүдийн нэгд тооцогддог. 2. Чуньюань будда. Хятад улсын Хэнан мужийн Лушан хотод байрлах Чуньюань будда нь 128 м, суурийн хамт 208 м өндөртэй. Дэлхийн 2 дахь хамгийн том зогсоо хөшөө юм. Афганистан дахь Бамяны бурхны хөшөөнүүдийг устгасны дараа бүтээн байгуулалтыг нэгтгүүлж 1997-оос 2008 оны хооронд 55 сая $аар босгосон бөгөөд хөшөөг бүтээхэд 1000 орчим тонн жинтэй 1100 гаруй зис хавтанг ашиглажээ. Эргэн тойрондоо уулсаар хүрээлэгдсэн энэхүү цогцлборт 116 тонн жинтэй дэлхийн хамгийн том хүрэл хонх болох сайн сайхны хонх барилдаг нь уг газрыг Хятадын буддын шашнуудын мөргөлийн гол төвүүдийн нэг болгодог байна. 1. Эв нэгдлийн хөшөө. Энэтхэг улсын Гужарат мужийн Нармата дүүрэгт байрлах эв нэгдлийн хөшөө нь 182 м, суурийн хамт 240 м өндөртэй. Дэлхийн хамгийн өндөр хөшөө юм. Тус улсыг тусгаар тогтносны дараа тархай бутархай байсан 562 хаант улсыг нэгтгэж нэгдсэн энэтхэг улсыг байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн төр нийгмийн зүтгэлтэн Сардар Валлабхай Пателийн дурсгал зориулан босгожээ. Түүнийг энэтхэгийн төмөр хүн гэж нэрлэдэг гэнэ. Уг аварга байгууламжийн барилгын ажил 2013 онд эхэлж 2018 оны 10 дугаар сард албан ёсоор нэгдсэн бөгөөд нийт 422 сая орчим $, өртгөөр босжээ. Хөшөөг барихад энэтхэг даяарх сая тариаланчдаас цуглуулсан хуучин төмөр багаж зэвсгийг хайлуулан ашигласан нь бэлэгдлийн чанартай том алхам болсон юм. Дотоод бүтцтэй гам төмөр бетон болон хүрэл өнгөлгөөг ашигласан бөгөөд цагт 180 км хурдтай хүчтэй шуурга 6.5 баалын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай инженерийн нарийн шийдэлтэй. Хөшөөний дотор Пателийн цээч хэсэгт буюу 153 м өндөрт жуулчдад зориулсан ажиглалтын талбай байх бөгөөд байгалийн үзэсгэлэнг толдон харах боломжтой гэнэ. Дэлхийн хамгийн өндөр 20 хөшөөтэй танилцлаа. Эдгээр хөшөөнүүд бүгд өөр соёл, цаг үеийг төлөөлдөг ч гэсэн нэг зүйлээр ижил. Энэ бол хүн төрөлхтний бүтээлч чадвар юм. Та эдгээрээс хэдийн үзэж байсан хөшөө бий юу? Эсвэл ирээдүйд заавал үзнэ гэж төлөвлөсөн газар байгаа юу? Сэтгэлдээ бидэнтэй хуваалцаарай. Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.